нүүрсний угаараас илүү айгүй муухай тийм өмхөн өнөртэй байгаа шүү дээ. Одоо хийж байгаа нөгөө бензин түлштэй холбоотой юм болоо яа тийм үү? Энэ угаасаа нэлээ нагаар магаар өнөртэй л хэвчээ шүү дээ. Тэг бензиний чанар нь юм уу машиныхаа утаа машинаас ч болдог юм уу янз янз багт. Айгүй муухай тийм юу юм шиг догооны хийчих юм юм тийм өнөр үнэтэй. Нийслэлийн агаарын бохирдлын баггүй юу бүрдүүлж байгаа томоохон их үүсрүүдийн нэг бол автомашинаас гарч байгаа утаа маа. За автомашинаас гарч байгаа утаа нь хүний амьсгалын түвшинд засагддаг учраас амьсгалын замын зочмог болон архаг өвчин, харшлын эмгэг үүсгэх, элэг бөөр, уушгийг гэмтэх, зүрх судас мэдрэлийн эрхтнүүдийн үйл ажиллагааг алдагдуулах, хор тавдар үүсгэх, хүүхдийн өсөлт зогсоох гэх мэт сөрөг нөлөөг үзүүлдэг нүүрс төрөгчийн дутуу болон давхар эсэл, хөхрлөг, хийх, хар туглаг, кадми зэрэг 260 гаруй хорт бодисыг агуулдаг гэсэн судалгааг эрдэмтэд тогтоосон байнамаа. Одоо нөгөө нүүрсний угаараас илүү айгүй муухай тийм өмхөн өнөртэй байгаа шүү дээ. Одоо хийж байгаа нөгөө бензин түлштэй холбоотой юм болоо яа тийм үү? Ямар ч гэсэн нодлогийнхыг бодвол их л өөр байгаа. Айгүй тийм муухай өмхөн өнөртэй тийм угаартай тийм муухай утаа гардаг шүү дээ. Айгүй муухай тийм юу юм шиг догооны хийчих юм тийм өнөр үнэтэй. Хүүтрэх тусам тэр чи их үнэрт юм байна. Энэ угаасаа нэлээ нагаар магаар өнөртэй л хэвчээ шүү дээ. Тэг бензиний чанар нь юм уу машиныхаа утаа машинаас ч болдог юм уу янз янз багт. Өнөөдөр бол тэнгэр цэлмэг болохоор гайгүй шүү дээ. Тэрнээс бүрхэг өдрүүдэд бол нэлээ одоо харахгүй тоос ч юм уу утаа ч юм уу тийм бүрхэг тийм одоо нэг тийм харанхуулсан юм бол хотын дээгүүр харагдаад байна шүү. Уул моол дээрээс харахлаа. Нөгөө ан хөгшөнтэй машинуудаас л айгүй хутаа яадаг шүү дээ. Тийм хууч автомашин. Тийм орон цаар мэдээлэлгүй ахаа. Тийм ер нь мэддэгдэж ялчгаа нүүрснээс биш өөр утаа мохонорт нь. Тэгээ автомашинаас бол мэдээж нөлөөлж байгаа би судалгааж үзчихсэн. Нүүрс болоо тий машинуудын утаа юунууд. Угаасаа нэг баахан юу дүүлээ нөгөө хүнд металлын холцмолцтой агаар гэдэг байдаг үстэй. Тэрүүгээрээ л ямар нэгэн байдлаар уушмаш нөлөөлөх юм байна. Тэгвэл нийслэл дэвжгүй автомашинуудын ихэнх нь АИ-92 автобензинийг хэрэглэдэг. Тэр дундаа Оросын холбооны улсаас орж ирсэн энгийн 92 бензин нь үнийн хувьд арай хямд байдаг тул үүнийг төлөхөөр хэрэглэдэг. Гэтэл энэ нь евро стандартыг хангаагүй 150-аас 500 ppm хөхрийн агуулмжтай буюу евро 92-тай харьцуулахад 3-аас 10 дахин их хөхрийн агуулмжтай байдаг байна. Хөхрийн агуулмж өндөр байх тусам хөдөлгөөр хурдан муудаж, нүүрсэн яндан элэгдүүлж, утаа буюу нагаар гаралтыг нэмэгдүүлэх сөрөг нөлөөтэй байдаг. За тэгвэл Оросын холбооны улсын үйлдвэрлэдэг энгийн АИ-92 автобензинийг Африкийн зарим улсууд энэтхэг Монгол гэсэн улсууд л хэрэглэдэг байна. За өөрөөр хэлбэл евро стандартыг хангаагүй Оросын холбооны улсын АИ-92 автобензинийг эдгээр улсуудаас өөр улсууд хэрэглэхийг хориглодог гэсэн үг юм а.